За одоо сонгуулийн олонхын сандаар сонгогдсон одоо амд оцор танд Монголын хөлбөмбөг ухааны дамаг төмгийг хүлээж өгье. За хүндэтгэлтэй шүү. Хурлаа хүндэтгэн шүү. Бүгдээрингийн оролцуулж байгаа хүндэтгэж байгаа. За уралдаа хүндэтгэлтэй хамт шүү. Та бүхнийг хүндэтгээд одоо хүндэтгэлтэй хандж байгаа. За ингээд танд микрофоныг шилжүүлье. За ээжтэй ярьчих. Залуучууд ээжтэй ярьчих. Районы өмнө хөлбөмбөгийн холбооны ээжид хурл боллоо. Энэ ээжид хурлаар юу харагдаж байна гэхээр бид дэндүү зэрлэг галмад ийм байдалд орчихжээ. Цаг хугацааны шийдэл аливаа юмд зорилго гэж байдаг. Хөлбөмбөг хөгжиж гэж бодвол сонгуулиа хүндэтгээд шийдвэрлээд явах ёстой. Энэ удаагийн сонгуульд үргэлжлэн ирж хүндэтгэлтэй хандсан FIFA-гийн төлөөлөгчдөө өөрийнхөө зүгээс болон мянган хөлбөмбөгчдийн өмнөөс баярлалаа. Бидний хэлэхгүй. Энэ сууж байгаа хөлбөмбөгч залуучууд удахгүй та бүхэн хийж байгаа ажил энэ та бүхний эсэргүүцээд байгаа булган асуудлыг шийдээд ирэхэд та нар учраа олох байхаа. Ямар ч хүн эсэргүүцлээ хийж болдгийг. Ямар ч хүн дуртай дургуугаа хийж болдгийг. Тэгэхдээ ямар нэгэн байгууллага олон нийтийн байгууллага тэр дундаа сонгуулийн зарчмаар явахаас өөр сонголтыг одоогоор дэлхийд дахин олоогүй байгаа. Өнөөдөр та бүхэн сургаар хоосон байдлаар зорилгогүйгээр хурлаа божигнуулах гэж бодож байна. Энэ бол зорилготой шийдвэр биш ээ. За тэгээд нэг зүйлийг та бүхэнд хэлье гэж бодож байна. Дараагийн удаа Монголын хөлбөмбөгчид зорилготой, эвнэгдэлтэй бас дээр нь холбоогоо сайхан босгож чаддаг гэдгийг харуулах цаг ирж байна гэж би бодож байна. Өнөөдрийн та бүхний бухимдж байгааг ойлгож байна. Гэхдээ бухимдч гэдэг бол боловсролгүй хүмүүсийн бидний шүүмжлэх асуудал гэж би боддог юм аа. Ямар нэгэн байдлаар бид мэдээлэлтэй баримттай зүйлээр явах ёстой. Даалгаврын хийсэн сонголцоо явах ёстой. Тийм учраас цаашдаа хамтын шийдийг хүндэтгэж зорилгын төлөө явах ёстой гэж би санал тавьж байна. За яаж дуусна? Яаж дуусна? Чам дуусна яг юм бол хүн болгон чадна шүү. Монголын хөлбөмбөгийн холбоогийн 2-3 шийдэхгүй. Эй, наад хамбат. За тэгээд цаашдаа хөлбөмбөгийн холбоо зохион байгуулж чаддаг. Зохион байгуулалтаа хүмүүжлтэй хариуцлагатай байгуулах болно. Энийг таавал хариуцлагатай хэлье.
тэгээд сөрөг болоод дэмжиж ажилласан Өлөмбөгийн холбооныхоо нийт гишүүдэд баярлалаа. Та бүхэнд хамтарч ажиллаж бүгдийг нь дэмжих гэдгээ албан ёсоор хийж байна. Баярлалаа.